Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2012 онд нээлттэй хийсэн Miss Conspirator киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Nature's Aid брендийн D витамины талаар дуулсан уу? Хэрв та өдөр тутмын амьдралдаа D витамин хэрэглэдэг бол бас олон витамин дунд төөрчхөд байгаа бол Nature's Aid брендийн 100% байгалийн гаралтай D витаминыг танилцуулж байна. Nature's Aid брэнд нь өөрөө 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр алдартай байна. Nature's Aid витамин D3 1000 мг байгалийн түүхийдээс гаргаж авсан өөртөө кофактор буюу зөөвөрлөгч агуулсан тул хүний биед бүх тунан шингээд кальцийн шимэгдүүлэлтийг нэмэгдүүлэн ясны булчингийн хөгжлийг дэмжиж яс зөөлрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй. Мөн витамин D3 дархлаа дэмжих, сэтгэл санаа өргөх, цаашлаад арьсны дархлааг дэмжих, хавдрын эсийг бууруулах зэрэг олон үйлдэлтэй. Хаврын витамин жуултын аянтай холбоотойгоор 20% хямдралтайгаар бүх эмийн сангуудаар худалдаалагдж байна. Шөнийн цагаар нэгэн бомбын дэргэд хоёр залуу уулзаж байна. Гүү хадагтай маргааш ажилдаа гарна. Эцэст нь нэг юм. Том ажлын ард гарахад ойртлоо шүү. Саагийн хар тамхи, цагаан барын мөнгө, бүтэн хотын жилийн төсөв болж чадхаар мөнгө гэдэг байгаа биз. Би маргааш гүү хадагтайг мөрдөн ахмда. Чи зүгээр үсттэй. Би чамайг ийш нь оруулж ажилуулад 5 жил болсон байна гэж байна шүү. Тэгэхээр энэ залуу цагта харин нөгөөх нь дээрэмчдийн дунд ажиллаж байгаа нууц ажилтан бол л да. Энэ миний сүүлийн ажил шүү. Тэрийг чинь би шийддэг юм байгаа үсттэй. Ямар энэ ажил дуусахаар би хотоос явна шүү. Ингээд явдаг лөө. Явна гинэ. Энэ зөөлгийгтэй. Гэхдээ ингээд яхаараа энэ дандаа ийм сонин газар уулзахаар сонгодог байна. Дөрс шилжиж нэг бүсгүй усан дунж байна. Оюун санаагаа цэгцлээд бодлоо өөрчил. Бодлоо өөрчилж чадвал чи өөрийгөө өөрчиллөө л гэсэн үг. 1 2 3 4 5 4 юу вэ? Ингэснэ уурлаад. Та яагаад 5 гэснэ буцаад 4 болчихвоо. Би албаар тэгсэн байхгүй юу? Чамайг шалгах гэж. Гэхдээ чи ахиад л унчихлаа. Эмчилгээ байсан юм байна. Тэгээд эмч бүсгүйд 4 ширхэг эмөгч байна. Эмч энэ чи 4-ийн юм бэ шүү дээ. Бүтэн 7 хоногийн ахвалж байна. Наадах чинь хүчтэй юм шүү дээ. Бүр хизүүд хүйдэл уух ёстой байхгүй юу? Тэгэхээр 7 хоногт хангалттай мэдөө. Би тэгвэл ян шимиг явахад нэгийг уун. Тэгээд хадагтай жуун. Амьдрал дээр хинч чамайг гэмтэх гээгүй. Тэгэхээр битгий мэдөө. Тэгэхээр энэ бүсгүй гадаад орчны айдастай бол л тоо. Ингээд чи хятад хоол яаж захиалдаг юм бэ? Ингэсэн чи сонирн болоод байна. Оройн утасны хапаар 28 дахь дөрөгт нэг чагирлаг саустай гахаамах нэг шил сож өгөөж. Энэ одоо ажил ихтэй байхад хэн утсаар тоглоод байдгийг бэ? Хөөхи. Манай бүсгүй хүнтэй харилцах тал дээр бас асуудалтай байна. Тэгсэн хажуунаас нь энэ бүсгүй утсыг аваад утсаар тоглоог байна. Захиалга өгч байна. Нэг чигэрлэг саустай дахиа нэг шил сөөжүүтэй авъя. Баярлалаа. Тэгээд хоолоо идцгэлээ. Энэ хоёр хамт амьдэрдэг юм байна. Чи үнэхээр намайг орхих гэж байгаа мó? 2хан жил штэ. Дараа өнгөрнө. 2 жил гэдэг чинь урт хугацаа штэ. Ингээд сөөж уух гэтэл. Болоо. Чи уучхаараа амар агсан бидтэй. Тэгэхээр энэ бүсгүй бол манай киноны гол дүр Жун маргааш нь найзыгаа гаргаж өгч байна. Тавиа чи ямар ичмэр юм бэ? Чи ганцаараа үлдээд хүчтэй байх ёстой мэдөө. Одоо намайг сайн сонс. Чи одоо ганцаараа хинч чиний нулимсыг арчиж өгөхгүй. Айх үед чинь хинч чамайг тэврэхгүй. Тэгэхээр чи заавал хүчтэй байх ёстой. Гэд яваадөглөө. Жун харин найзыгаа явуулчаад гар хөлн салгалаад хямрал нэхлээд баларлаа. Тэгээ нөгөө эмчи өгсөн эмийг уух гэж байгаа дунгаачлаа. Тэгсэн тэндээс нэг эвгүй humстай бүсгүй эмийг нь авч өгч байна. Өндийгөө тарсан чи харин гэлмаа шүү. Гэлмаа манай үнийг тайвшруулад хамтдаа кофе ууцгаалаа. Тэгээд Жуны харилцааны хямралын талаар сонсоод харамсалтай юм аа. Гэхдээ охин минь хүчтэй байгаарай. Хорвоо тэр чихтэл хахир хатуугаар дүүрэн надад ч ус амьдрал хэцүү хандсан. Би бурханд амьдралаа зориулахар шийдсэн хүн. Гэвч нэг залууд сэтгэл алдарчихсан. Түүнийг хараад байх нь буруу гэж мэдсэн болохоор би зүгтсэн. Манай Жун тэндээс зовлонг нь ойлгоод халгалж байна. Гэлмаа. Гэхдээ инээдтэй нь би зүгтэж байгаагаа мэдэж байгаа ч гэсэн сэтгэлээ өрж дийлэлгүй түн цэцэг авчихсан. Өнөөдөр төрсөн өдөр нь юм л та. Та наатгаа өгсөн дээр баха. Тэглээгээд бурхан уурлахгүй илгүү дээ. Болохгүй. Би дахиад түүнийг харах юм бол би бодлоо өөрчилж хийж магадгүй. Би энийг зүгээр л хайчи. Байж байгаа их чи. Би таны өмнөөс авчиад өгчхүү. Гэсэн нөгөө гэлмаа сонио хараад байв шүү. Яах юм бэ? Чамайг хөндрүүлээд. Үгүй. Та надад тусалсан шүү дээ. Гайхалтай. Бурхан над руу сахиусан тэнгэрийг илгээсэн бололтой. Хаашаа бичиж өгөх юм бэ? Роял зочид уудлын 618 дахь өрөө. Би бичээд өгье. Ингэж авна шүү дээ. Нэг л сэжигтэй дээ. Гэлмаа дэвтрээ гаргах гэж байгаад нэг юм унгаачлаа. Жун тэрийг аваад өгтөл болохгүй юм байж байна шүү. Энэ наадах чинь бялууны бонусанд ирсэн юм аа. Наадах чи яав. Надад хэрэггүй. Надад бөөрч хэрэггүй. Чиний харж байгаачлан би чинь гэлмаа шүү дээ. Ингээд ярилцаж байх үед нь киноны эхэнд гарсан нөгөө тагнуул тэндээс хараад байж байна. Гэлмаа манай хүнд тоортой цэцэгтэйг өгөөд явуулчлаа. Тэгснэ жогтой инээгээд байна шүү. Шууд цүнхээ удлаад нэг юм хайж байна. Тэгснэ гинт байц юу вэ? Арай тэр мөө. Ингээд Жуни араасгүйлээ. Хой бүсгүй. Хөш. Ингээд гүүж байгаад машин мөргүүлчин. Жун харин мэдсэнгүй. Явсаар нөгөө зочид уудлын гадаанд хүрээд ирлээ. Өөрөөнийх нь хаалга онгорхой байна шүү. Манай хүн яваад орсон чинь сандал дээр нэг
залуу байна. Ард нь очиод сайн байна уу? Намайг Жун Суура гэдэг нэг гэлэн маа намайг явуулсан юм аа. Хайрын захиагаа надаар өгүүлсэн гэх юм уу? Ингээд нилээн эв хавгүй хэллээ. Ямар ч хариур яагц байдаггүй. Тэгээд харсан чинь сандал дээрх залуу өгчихсэн байна. Хутаг зоолгочгож. Жун хараад шууд шоконд орлоо. Хоошоо хурцсэн чинь араас нь буу. Хутаг. Ингээд биолозистик хутгаа гаргаад хариу арга хэмжээ. Шөөрхий. Нөгөө залуу нь харин унаад өглөө. Бас хутгалуулчихсан байсан юм байна. Жун харсан чинь энэ хутгийг аваад өгөөч. Утгыг аваад өг. Гэхээр нь хутгын суглаад өчлөө. Өгөө болохгүй юм байна. Уцаагаад хийгээрэй. Ингээс оронд нөгөө биолоны утгаа хийчлээ. Гүчи ямар тэнэг хүүхэн бэ? Ингэснэ нам. Манай хүн чи юу руу ороод ирчихв? Бөөн шок байж байтал. Гаднаас нэг хүн ороод ирлээ. Жун гялс оронд огур нуугд чинь. Тэгсэн нөгөө тагнуул байж байна. Гадаа нь харин хэсэг мафийн ирчихсэн байж байдаг. Моо тэнгүүд та нар цагдаа нарыг алцсан байж шít. Дооч буутай байсан юм а. Гэхдээ тэд буутай байсан юм чинь бид бие хамгаалсан болно үсттэй. Моо тэнэг. Чи тэгээд тэр өрөөнд хутагтай юу хийж байсан байх вэ? Өрөөнд харин нөгөө тагнуул орон дээр нь суучлаа. Улаан гуталтай юм байна шүү. Удсаар өөх бодлонтой юм болчлоо. Гүү хадагтай ирчихсэн. Нэг шинэ охин оролцсон. За ирхмэ. Ингээд явдаг нь. Гарахаар нь гялс гарах гэдэл зөрөөд мафийнхаа ороод ирлээ. Буцаад нуугдлаа. Эд морийн баримтуудыг бүгдийг нь цэвэрлж устдаг. Жун харин ишкаунд нуугдчихсан байна. Мафийнхан яг онгоолох гэж байтал доороос нэг нь залгаад "Охоо, наад өрөөр үчин түрүүн малгайтай цамцтай торт цэцэг барьсан хүүхэн орсон гэж шít." Ингээл үед нь манай хүн гялс гараад гүйчлээ. Дээрэмчээ дараад ардаас нь хөөнөө. Лифтэнд суухаар нь амжаад онгоолгосон чинь шал өөр бүсгүй байж байна. Тэгсэн чи зүгээр явуулчлаа. Нээлтэн хөлтүү гарууд бололтой. Тэнд харин нөгөө тагнуул камер шүүж байна. Өрөөрөө бүсгүй орсон. Би орсон. Тэгээд би гарсан. Тэгэхээр бүсгүй тэнд нуугдаж байсан байх нэ. Ингээд буусан чинь мафийнхаа ирчихсэн байна. Тагнуулыг харчлаа. Аха, улаан гуталд энд ирчихсэн байх юм. Эднэр бие бинийгээ мэддэг бололтой. Жун харин эвтэйхэн цугтаад яваад өглөө. Мафийнхаа харин нөгөө улаан гуталтыг зогсооно. Дүрс шилжиж нэг том босс бейсбол тоглож байдаг. Бөмбөгөөр хүмүүсээ оноод нэлээд рекет хийж байна. Хүмүүс нь харин улаан гуталтыг аваад ирлээ. Босс улаан гуталтаас "Чи бейсболын бөмбөг шидэж чадах уу? Машинаар шидүүлэхээр уйдгартай." Улаан гуталд фоз авч жагаад янзын шидлээ шүү. Босс буцаага зөксөн чинь шууд бөмбөгийг бариад авлаа. Шииртэй нөхөр байна. Босс, чи бариад авчихж байгаа мó? Алуу, ярилцъя. Хадагтай гоо намайг араас минь худгалах гэж оролцсон байх нэ. Аль талууд юм алдсан шүү дээ эрхмэ. Тиймээс тохиролцоогоо дахиад хэвэл ямар уу? Миний халааснаас мөнгө гарсан л гарсан. Хадагтай гоо өгсөн гэдг нь шалтгаан биш. Голоос нь өөр нэг бүсгүй орж ирсэн гэж би дуулсан. Тэр та нарын явуулагч юм билүү хэм мэдлээ. Тиймээс бараг надад авчир. Та нарт 2 хоногийн хугацаа өгье. Ингээд явууллаа. Тэгэхээр энэ босс мөнгө алдсан бололтой. Дөрс шилжиж цагдаа нар буудлын камерыг шүүж байна. Тэндээсэр нэг тоомгар бололтой нөхөр орж ирж байна шүү. Модон чихэртэй байна. Тэгээд Жуни камер дээр харлаа. Энэ нөгөө гоо хадагтай юм шиг байх ээ. Хувцас сольчихсон биш үү? Энэ одоо гэсэн чи хажуунаас нь наадах чи. Йоо, чи таньдаг юм уу? Наадах чи. Эмбэ. Хөөрхий. Би наадахыг чинь чамаас асуугаад байна штэ. Будука жаахан ээр үе юм байна. Дөрс шилжиж загсны зах дээр нэг босс маягийн нөхөр байж байдаг. Энэ загас яагаад ийм зөөлөн байна? Дэлхийн дулаарлаас болоод ийм эмзэг болсон гэж үзэж байгаа. Гэхдээ та санаа зовлтгүй. Хүмүүс зөөлөн загсыг илүү их худалдаж авдаг. Тийм гэж аа. Тийм аа. Чи яасан өөдрөг новшгүй. Энэгээд гэснээ зодоод унлаа. Сөн нөхөр вэ шүү. Тэр үед нь харин улаан гуталд ирж байна. Чи хоосон ирж байгаа мó? Тэгэхээр энэ нөхөр улаан гуталтын босс нь бололтой. Цагаан бар 2 хоногийн дотор барааг авчир гэсэн. Юу гинэ? Бид бараагаа аль хэдийн өгсөн. Одоо мөнгө олж авна. Тэгэхээр энэ 2 мафийн боссын 8-ны голоос нь түрүүний гүү хадагтай бараа болон мөнгийг аль алийг нь гусчихсан бололтой. Цагдаа нар харин манай Жунийг олчжээ. Тэгэд байцааж байна. Бэ мөрдөгч Бан Хёнсук. Таны нас хэдвэ? Хадагтай Жун. Би 30 сургаатай. Бид ч 100 юм байна. Тэгэхээр ёсорхоод явах уу? Шулуухан яри. Гаднаас нь тэрч сайн байцааж байна шүү. Их шулуухан гоё ихэллээ. Танай хаяг бусааны 3 дугаар дүүрэг 28 тоод. Энэ мөн үү? Тийм ээ. Тийм баха. Би багтаа тэнд өссөн штт. Тэгэхээр хоёулаа автобус энэ төр таарж исэн бахта. Таанч харсан царай байгаад си. Айгүй бол нэг сургууль байсан байх шүү чаас. Аш, залиг минь. Наад утгагүй яриагаа болоод ажилдаа орооч. Гэсэн чи бүсгүй сандраад ууд хүлээгээд унлаа. Нөгөө талд харин мафийн босс. Би уулан тэр хадагтай гүг гүтгэж орхиод салах гэж байсан. Тэгсэн харин төлөвлөөгүй юм болчлоо. Хурдхан тэр өөгнээс мөнгө олж авъя. Тэр үед мөрдөгчийн утсан дуграад. Йоо, хар тамхи хуурамч байсан гинэ. Ингэж байна шүү. Тэгснэ мөрдөгчд бөөнд орж ирээд Жунийг байцаалаа. Тэр тортны хайрцагт юу байсныг мэдхөө. Хар тамхи. Хотын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний өртөгтэй. Насаар чинь хорих хангалттай үндэслэл. Ингэсэн чинь Жун нам. Энэ яач вэ? Тэгэд эмнэлэгт хальт ухаа ороод буцаад ухаан алдчихлаа. Тэгснэ зүүдэлж байна. Далайн хэрэг дээр усан онгоц чивэд. Охин харин ээжигээ тэнд алдчихсан юм байна. Ээжигээ дуудаад ирсэнгүй. Тэгэд эмнэлгийн орон дээр сэрлээ. Цагдаа нар байцаах гэсэн чинь эмч болиулаад. Тэр хэд сандарлын эмгэгтэй байна.
Хамаагүй сандаргаж болохгүй. Тэгээд бид одоо яах болж байна? Ойлгож болохгүй. Магадгүй жаахан юм уулгаад асууж болохыг. Ингэсэн чи бүсгүй юм ууснаа. Шууд агсан тавиад унлаа. Нэг бол ховсын арга зүгээр юм уу? Ингээд ховсдуулах гэсэн чи болдоггүй. Тэнд байсан бүдүүк хайран ховсонд нь орчлоо. Бас айдастай нүүр тулуулах нэг арга. Ингээд ганцаарнг нь баахан галзуу уулган дээр суулгалаа. Дараа нь байцаах гэж үзлээ. Бас л болдоггүй. Тэгсэн тэнд нь улаан гутал дэрч байна. Улаан гутал тэрийг баривчлаарай. Ингэсэн чи барьдаггүй шүү. Юу? Тэр нууц ажиллагаа явуулж байгаа цагдаа юм уу? Тэр тэгж харагдаагүй шүү дээ. Тэгэх ёстой маа. Тэгж харагдаж болохгүй шүү дээ. Тэр дээрэмчин шиг харагдах ёстой. За, цагаан бар энэ 8-аас болж хэдийг алдсан гэж байна. 50 сая орчим. Хэрвээ тэр хар тамхи хуурамч гэдгийг мэдсэн бол яах байсан бол дан эхлэх байсан биз. Гэхдээ одоо цагаан бар болон са хоёулаа нэг хүнийг хайж байгаа. Тэр нь энэ бүсгүй. Юу би юу? Тэд намайг олвол яах вэ? Тэд таныг олох юм бол алхал бах та. Ингэсэн чи улаан гуталд. Хадагтай жуун. Би таныг хамгаалнаа. Ингэж байна шүү. Ингээд улаан гуталд жууны гэрт ирээд хамгаалтын ажиллагаа явуулж байна. Эргэн тойрноо харсан чинь дотор увцнууд нь байж байна шүү. Тэгээд харж байснаа баригдчихлаа. Би харыг ээгүй шүү. Ингэсэн жуун сандраад гял сурааж байна. Би танд туслах уу? Үгүй юунд нь ч туслах үү? Жуун харин ярианы сэдв өөрчлөөд. Би хүүхэлдэйний зураг сонирхолтой. Бас би гимт эрэхтэй холбоотой зохиол унших хоббитай гэж байна. Гутал зургуудыг нь үзээд сайхан магтаж байснаа унгачдаг. Сая арай чанга аваа ичлаа да. Бүсгүй хоол зэх гээд нөгөө апа ашиглаж байна. Хоёр жантай гомин, нэг нь том, нэг нь дунд. Гэсэн утсыг аваад жантай гомин хоёрыг томор нэгийг, дундаар нэгийг. Гэсэн жун баярлаад сүйд болж байна. Тэгээд хамтдаа гомин эдэцгэн. Улаан гуталтын хамгаалтанд жун их тайван амарч байна шүү. Тэгсэн шөнө нь гаднаас хүн орж ирж байдаг. Улаан гуталт чимээгөө битгий сандраарай. Ингээд орж ирсэн нөхөртэй зодтолдож гарлаа. Нөгөөх нь хутагтай байна. Нийлэн үзэж байгаад улаан гуталтын гарын нэсэгчлээ. Тэгсэн маск нь унаад гяс сухчлаа. Чи зүгээр үү? Тэд удахгүй буцаж ирнэ. Олуулаа болоод ирэх бах. Тэгэхээр эндээс хурдан явах хэрэгтэй. Ингээд явцгаалаа. Тэгээд нэг газар очиод жун улаан гуталтын шархыг нь боож өгдөг. Тэгснээ дээр нь гоё зүрхтэй даруулга хийж өгнө. Манай жун их халамжтай бололтой. Сандарлын эмгэгтэй л болохоос дотн хүндээ бол их тайван ханддаг юм байна. Тэгснээ би ийм харагддаг шархтайч болоос. Юу? Миний өвдөлт ил харагддаггүй болохоор хүмүүс намайг юусоо ойлгодоггүй байсан юм аа. Аав ээж хоёр маань хаан ч өвдөж байна, юу ч өвдөж байна гэд асуун. Даанч би гаргаж ирээд харуулж чаддаггүй байсан. Жун харин оройн нөгөө сандарлын имээ шалгатал ганцхан үлдчихжээ. Улаан гуталт руу цагдаагийн ахмад залгаад. За, наад бүсгүйгээс мөнгө хаана байгааг мэдэж чадвуу. Одоогор мэдсэн юм алгаа. Хурдан олж мэдээрэй. 50 сая доллар шүү дээ. Жун нөгөө сэтгэл зүйч эмчрүүгээ залгаад. Эмчээ, миний им ганцхан үлдчихсэн. Би маргааш загсанд явна. Өгч амжих юм болов да. Тэр үед харин улаан гутал гадаанаас нь сонслоо. Тэгсэн чинь маргааш 10 цагт буудлын дээр уулзцгаая. Та аваад ирэх үү? Гэж байна шүү. Улаан гуталд энийг буруугаар ойлгоод цаашаа мэдээлэлчлээ. Маргааш 10 цагт буудлын дээр баахан цагдаа ажиглаж байна. За 50 байцгаа. Тэр нэг хүнтэй уулзаж байна. Загсчны хувцастай. Юмаа өгтөл нь битгий ороорой. Юмаа өгчлөө ирэх мэ. Ямар хурдан. За байж. Жоох ажиглая. Өөр сэжигтэй юм ийх нөгөө юу харж ба. Тэр үед харин манай хоёрын яриа гэсэн чинь манай эхнэр намайг загсанд явуулдаггүй болохоор би нууцаар явж байгаамаа. Энэ миний хувцас. Энийг түр хадгалж байгаад эмнэлэг дээр ирэхдээ авчираад өгчихтэйхөө. Ингэж авна ш. За би завнаас хоцорлоо. Эмчээ. Ингэсэн чи эргэж хараад. Хэрвээ дахиад усан дунж байна гэж зөөдөлвөл айдастайгаа нүүр тулаад даваад гараарай. Бас Д витамин сайн уугаарай. Уух уухта химийн гаралтай Д витамин биш. Цэвэр байгалийн гаралтай Nature's Aid брендийн Д уугаарай. 100% байгалийн гаралтай болохоор хүний биед маш сайн шингэн. Дээрээс нь өөр дээрээ зөөвөрлөгч бодис агуулсан болохоор кальцийн шимэгдүүлэлтийг хурцсагдгийн шүү. Сэтгэл санааг чинь өргөд бас дархлаах чинь сэргээх бах. Дээрээс нь хаврын витамин жуултын аянтай холбоотой 20% хямдралтай зарагдж байгаа шүү. Бүх химийн сангуудаар байгаа. За баяртай. Гэд явлаа. Цагдаа нарын зарим нь эмчийг дагаад бусд нь жүнийг даглаа. Тэгсэн тэнд нь прокурорын байгууллагынхан бас ирчихсэн байна. Ахмад энэ яахаараа прокурорын байгууллагынхан ирчихдэг байлаа. Манай жүн нөгөө эмчийн цүнхийг шүүгэн татгалах гэж шүүгэнүүд дээр яваад очин. Тэгэд буцах үедээ хүнтэй мөргөлдөөд цүнхээ унгаачлаа. Цүнхэн дотор нь харин нөгөө гэлмагийн өгсөн жижиг хайрцаг байж байна. Завсар нь харин нэг түлхүүр хавчуулагдчихсан байж шүү. Тэгэд бодсон чинь энэ үү? Чи наатгав гэд байсныг нь саналаа. Гэлмаа сүүлд нэг юм хайгаад байсан нь энэ түлхүүрийг л хайгаад байж л дээ. Жун тэнд байгаа шүүгээг онгоолгоод үзтэл дотор нь цүнх дүүрэн мөнгө байж байна. Жун сандраад шууд улаан гуталт руу залгалаа. Нөгөөх нь харин камерын өрөөнд байж байна. Бано мөнгө олсон. Юу мөнгө вэ? Хатагтай гүүгийн мөнгө. Одоо хаана байна? Буудлын дээр. Тэрийг чи мэдэж байна. Буудлын яг хаана? Шүүгэнүүдийн дэргэд. За, наана байж бай. За би чамайг харж байна. Яг одоо миний хэлснээр хийгээрэй мэдүү. Ханны цаана нуугд болж байна. Одоо баруун тийшээ яв. Ой, хайчих нь вэ? Гэсэн 0 руу гүгээд орчлоо. Юу болоод байгаа юм бэ? Сонс. Наан чин хүмүүс чамайг хайгаад байна. Яг л миний хэлснийг хийн шүү мэдүү. Чи
хүрээдэрч болохгүй мó? Би эндээс чамд заах нь илүү дээрээ. Миний хэлснийг л хий. Прокурорын жүнийг хараад араас нь хөөж очоод бариад авсан чинь шал өөр хүүхэн байж байна шүү. Жун харин өөр хувц өмсчихсэн гарч байна. Жаахан явж байгаад багны ард ор. Зогс. Одоогүй. Шатаар дээшээ. Тэр дээшээ гарч байна. Ари хаалгаар. Ой, зогс. Одоо зүүн. Тэгээд зааварлуул зугцаар байгаад нэг машин цуужлаа. Юу юм бэ? Гяс яваарай. Би баригдуул алуулах гээд байна. Чи картуулчихаа юу? Юу? Тэр нь яа тий. Тэгээд мултарчлаа. Нөгөө машин хөдөлчихсөн явж байна. Улаан гудалт руу залгаад. Би мултарчихлаа. Ямар үү? За сайн байна. Удахгүй манад уулзъя. Нөгөө тал тарин цагаан бар. Тэр бүсгүй цагдаанараас мултарсан гэсэн үү? Бас ухаантай бүсгүй болтой шүү. Одоо түүнд бараа болон мөнгө аль алинд байгаа ирхмэ. Хэрвээ тэр баригдчих юм бол бид бараагаа алдна. Тэгсэн чи яадах юм бэ? Гэрэн дээр бид саагаас бараа авна гэж хэлсэн. Саагаас л авна. Гэсэн чи туслах нэг зураг гаргаж ирээд тавьж байна. Харсан чи улаан гуталд мөрдөгчтэй уулзаад явж байгаа зураг байна. Тэнд байсан далчхар зургийг аваад. Би мэдээд байсан байхгүй юу? Би хилээд байсан шүү дээ. Энэ улаан гуталтыг гамаа гэж. Мөрдөгчтэй болцоод их зоригтой нөхөр юм гэж. Ингэсэн чи туслах. Уучлаарай босс. Манай дүү үнэхээр тэнэг юм л да. Ингэснэ дүүгээ зодоод унлаа. Ойлгохгүй байна уу? Улаан гуталт бол цагдаа. Цагаан бар харин далчхарт. Би чамд нэг даалгавар өгье. Чи тэр хүүхнээс бараагаа олж аваад ир. Бусдыг нь яаж зохицуулахаа чи мэд. Ингэж байна шүү. Манай жун харин улаан гуталтын дээр ч гэсэн хүлээж байна. Улаан гуталт харин босстойгоо уулзаж байна. Босс нь зарим загас гэцсийг нь ухаад гаргаад ирчгээд байхад л амьд байгаад байх юм. Чи тэр эмэгтэйг устгаад хурдхан мөнгө олоод ир. Ингээд тушаалаа. Прокурорынхаа харин нөгөө Будукатай уулзаад чимээгүй ажиглж бай. Мэдлээ ирхмэ. Будука тэгэхээр цагдаагийнхны дотор байгаа прокурорын тагнуул юм байна. Улаан гудалт гэртээ ирсэн чинь жун унтаж байна. Хан дээр баахан зураг зурчихсан байна. Зургийг харсан чинь найзыгаа гаргаж өгчгөөд явж байхад нь гэлэн маярсан. Торт цэцгийг нь хөргөж өгөх гэтэл өгсөн хүн байсан. Дээрэмчид түүнийг алхаар хөөсөн. Харин түүнийг хамгаалаад аваад зүхтэж байгаа нэг нь нүдний шилтэй улаан гудалтай залуу байна. Тэгээд улаан гудалттай хамт хоол идсэн. Бас өөрийг нь хамгаалж хүмүүсийг зодсныг нь зурцсан байна. Бас улаан гудалтыг ядраад ирэх үед нь тэврээд авна гэж зурчиж. Улаан гудалт эргээд харсан чинь босоод ирчихжээ. Чи унтаагүй байсан юм уу? Энэ зургууд гайхалтай зуржээ. Бүсгүй харин шарахын тэмтэрж үзлээ. Улаан гудалт ой руу яв. Гарын натгаснаа шууд үнсчлээ. Бүсгүй хэсэг гайхснаа буцаагаад үнслээ. Ингээд өглөө боллоо. Маргааш нь бие харснаа инегээд байна. Энэ ямар гоё машин бэ? Би ийм машинд сууж үзээгүй байх чинь вэ? Тэр үед харин улаан гудалтын утсан дуурайд нөгөө далжиг залгаж байна. Улаан гудалтаа. Чамайг мэдхгүй гэж бодсон уу? Наана байж. Би удахгүй очлоо. Гэсэн чи холгүй ирсэн байсан юм байна. Шууд араас нь хүрээд ирлээ. Ингээд жаахан хөөцөлдлөө. Улаан гудалд ухарж байгаад 180 эргээд зүхтаалаа. Нөгөөдөл нарийн гүйцдэггүй шүү. Улаан гудалд нэг игнээ замаар явж байтал урдаас нь нэг машин ирээд бариад авна. Тэгэхээр нь буугаад зүхтаалаа. Баахан гаруудыг замдаа нэг нэгээр нь унгаад явж өглөө. Тэгээд явж байснаа далжгартай таарчлаа. Далжгар яг хутгаа гаргаад дайрсан чинь маа. Хөөрхи. Жун хаалгаар зөхөд унгаачлаа. Тэгээд тэрүүгээр нилээ хөөцөлдөж байгаад тэндээс манай хоёр мопед унаад зүхтаачин. Навш. Тэр сая над руу ирэмсэн. Би энийг гама гэж хэлсэн шүү дээ. Нөгөө тал тарин хоёр мафийн босс уулзаж байна. Саа болон цагаан бар. Цагаан бар тэндээс. Бараа яагав. Би мөнгө аваагүй байгаа шүү дээ. Чи хуучин босстойгоо ингэж ярьж болдг юм уу? Би одоо чам шиг л том болсон штэ. Навш минь. Чи ер нь надад ийм юм хэлэх гэж уулзъя юу? Мессеж явуулчихад яадгийг. Ингэсэн чи нэг юм шийдлээ. Тэрийг харсан чинь улаан гудалтын цагдаатай хамт байгаа зураг байж байна. Цагаан бар. Би чамайг энэ мэдээг сонсоод ямар царай гарах нь харахыг хүссэн. Чи тэнэг байж болно. Гэхдээ доороо цагдаа байлгана гэдэг чинь бидний бизнест аюултай шүү. Чи энэнийхээ төлөөсийг төлөх болно. Ингээд явлаа. Саа харин улаан гудалтыг олоод ир. Манай хоёрын мопедтойгоо нилээ хол явчихжээ. Жун энэ цүнхийг өгөөд тэгээд л болоо үсттэй тийм ээ. Энд ч амар ирнэ. Сонирхолтой байлаа шүү. Тэгээд мөрдөгчтэй уулзах газар ирлээ. Жаахан зилүүд газар байна шүү. Энд уулзах юм уу? Цагдаагийн хэлцээр биш юм уу? Гэсэн мөрдөгч ирж байна. Жун хөөхий нэгээд цүнхтэй мөнгө аваачиж өгнө. Мөрдөгч. Сайжиллаа шүү. Их санаа зовлоо. Одоо бид явж болох уу? Бэдгэнэ. Та хоёр их дотн болжээ. Жун чи жаахан байх хэрэгтэй байна. Одоо зав ирнэ. Заваар яах гэж. Ингэсэн чи зав ирлээ. Жуныг аваад суух гэж байна. Чи явахгүй мó? Гэсэн улаан гудалт явахгүй шинжтэй. Мөрдөгчийг дуудаад нэг юм хэлж байна. Тэгснээ цаашаа хараад зогсоод байдаг. Мөрдөгч бүсгүйг завин дээр суулгаад аваад явчлаа. Улаан гудалт руу харсан чи харин эргэж харахгүй шүү. Ингээд явцгаалаа. Мөрдөгч харин улаан гудалт руу залгаснаа. Би чиний хэлснийг бодож үзлээ. Гэхдээ болохгүй юм байна. Зүгээр төлөвлснөөрөө л явъя. Юу гэсэн үг вэ ахмадаа? Болохгүй шүү дээ. Ингээд шууд эргээд хаазаллаа. Тэгсэн чи цаанаас нэг хар машин ирээд улаан гудалтыг цохид унгачдаг. Манай жүний далайн айдас нь хөдөлчихсөн эвгүй тэд байж байна. Мөрдөгч ирээд гайгүй юу? Бид яагаад далайн гүн рүү яваад байгаа юм бэ? Бид илгээмж өгөх гээдэ. Чи бидний
Азийн зүйл ч үү дээ гэснэ. Манайхаа гэсэн чи мөрдөгчд ирээд Жунийг бариад авлаа. Улаангуудалтыг харин мафийн барьчихжээ. Улаангуудалт сэрээд хэсэг зодолтлоо. Тэгээд нэг нэгээр нь унгаад хүлгээ тайлаад овоо үзэж байна. Олны эсрэг ганцаараа зүхтанга. Ганц нэг өшөглөөд гоё үзэж байна шүү. Тэгээд яг сайхан дийллээ гэтэл тэндээс босс нь хүрээд ирнэ. Мөрдөгчд харин Жуныг хүлээд ус руу шидэх гэж байна. Нөгөө цүнхтэй мөнгнөөс нэг дивскэрт сугалж өгснө. Энүүгээр Девачин руу очих замдаа снэк авч идээрэ. Ингээд яг шидэх гэтэл Будука. Төрийг тав ингээд гараад ирлээ. Би прокурортой ажилдаг. Би та нарыг барьж өгнө. Ой Будүнэ. Энэ мөнгийг хардаа. Бид нар энийг ядуу хүмүүсээс хулгайлаагүй. Сайн хүмүүсээс ч аваагүй. Муусан мафийнхнаас авсан. Тэгээд энийг хувааж авах гэж байна. 50 сая доллар шүү дээ. Бид нар хаан шиг амьдарч болно. Гэснэ бууга гаргаж ирээд хажуугийнхаа үнийг шууд буудаж байна. Цагдаагийн бууны эхний сум сургуулийн сум байдгийг. Одоо сонголтоо хий. 1 2 ахамдаа тойруулаад чулуу өлөхгүй бол цогцсон эрэг дээр хөөд гараад ирнэ шнэ. За. Ингээд урвчлаа. Хүн айлгаад. За, тавтай морил. Ингээд эргээд харсан чи харин бүсгүй алга болсон байх шүү. Ингээд сайгаад өтсөн чи эрмэг дээр гараад зогсчих. Тэгснэ шууд өөрөө өсөрчлээ. Гэхдээ энэ одоо өсөрчж байгаа юм бах та. За, бид нар яагаачгүй шүү. Жун харин усан дотор нөгөө хар дарсан зүүчхээ нөхцөлд хүрээд ирлээ. Тэр үед найзынхаа хэлснийг сандаг. Одооноос чи ганцаараа нулимсыг чи хинч арчихгүй. Өөр арга олно шүү мэдүү. Бас улаангуудалтыг жаахан бодно. Өөрийг нь хаяад эргэж харахгүй зогсоод байсныг нь бас бодно. Тэгээд сэтгэл зүйчийнхээ хэлсэн айцтайгаа нүүр тулаад даваад гарах хэрэгтэй гэснийг бодлоо. Тэгснэ нүдэ нээгээд хүлээсээ тайлж эхэлнэ. Цагдаа нар харин мөнгө хуваачсан сууж байдаг. Улаангуудалтын хувийг би төр авчваа. Тэгээд битгий бөөндөө зэрэг ажилласаа гараад байгаарэ. Ээлжилж гарна шүү мэдүү. Би бол ямар тааж маргааш гарна. Ингээд инээлдэж байтал Будука шок. Ой чи яач ба? Сүнс хараа юу? Ингэсэн чи Жун зогсож байна. Гоош энэ сүнс бишээ. Энэ амьд гараад ирсэн байж штэ. Ажил дуусаагүй байна. Тэг намайг ал. Гэхдээ намайг алвал та нар их том юм алдсан шүү. Чи амьд байвал бидэнд алдаа болох гээд байна. Ингэсэн чи энийг хартаа. Ингээд мөнгийг харууллаа. Будг нь урсцсан байж вэ шүү. Хуурамч мөнгө байсан юм байна. Тэгэхээр хар тамхи мөнгө айл нь хуурамч байжээ. Улаангуудалтыг босс нь загсныг эдсэдүүлээ тамлж байна. Тэгсэн утсан дуурч байна. Босс утсыг аваад байна уу? Чи мөн овш хаанаа? Йоо хэм бэ? Нөгөө улаангуудалтын хамтарч байсан цагдаа нөө. Чи хэм бэ? Би мөнгөний эзэн байна. Миний мөнгө хаана байна? Түүнийг авармаар байвал мөнгө авчирж өг. Ингэж байна шүү. Мөрдөгч тасалчлаа. Юу гэж байна? Саяных саа байх шиг байна. Мөнгийг хуурамч гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг байна. Юу? Тэгэхэр жинхэнэ мөнгө хаанаагаа олж байна гэсэн Жун тэндээс. Цагаан бар анханасаа хуурамч мөнгө өгсөн л байхгүй юу та тэнгүүдээ. Мо навшнууд хуурамч хар тамхи хуурамч мөнгө энэ мафийн чи одоо яачихсан юм бэ? Ингээд чи яасан хурдан сэтгэж байна аа? Яаж мэдсэн? Би 100 гинт хэргийн зохиолууд уншсан. Та нар наад мөнгөө жинхэнэ болгохыг хүсэж байна уу? Ингэж авна шүү дээ. Йоо. Тэр үед саагийн утсан дуурч байна. Авсан чи шууд мөнгийг харууллаа. Өөх, юу вэ? Ингэсэн чи Жун. Би гоо хатагтай 2 байна. Улаангуудалтай юм дөө. Харуул. Ноо за. Ингээд харуулж байна. Урвах жингчил дуусдаг юм да. Жинхэнэ 8 хийцгээвэл ямар уу? Одоо л зөв юм ярьж байна. Дээрэл ингэхгүй. Тал хар тамхиг улаангуудалтай авчирж өг. Би 50 сая доллар өгнө. Чамд алдах юм байхгүй. 2 дахин өндөр ашигтай. Тийм үгүй гэдгээ хэл. Яасан өгөөмөр санал вэ? Тохирлоо. Ингэж байна. Уулзах газрыг нь харин бүсгүй сонгоно гэж байна. Цагдаа нар харин цаанаас нь Жуныг биширээстэй. Манай бүсгүй айцаа ялцсан бололтой шүү. Тэгээд бүсгүй цагдаа нарт одоо намайг сайн сонс. Би хуурамч мөнгөөр жинхэнэ хар тамхи авна. Тэрийгэ цагаан бард жинхэнэ мөнгөөр зарна. Тэгээд тэл боллоо. Амархан байгаа үсттэй. Улаангуудалтыг яах вэ? Улаангуудалтын хувийг би авна. Ингэж байна шүү. Тэгээд цагдаагийнхнаар хар тамхиг хуурамч жинхэнэ эсхийг нь яаж шалгах вэ гэдгийг заалгадаг. Хар тамхиг шатаах үед яга утаа ялгарч байвал жинхэнэ гэсэн үг. Ингэж байна шүү. Тэгээд цаатаа уулзлаа. Гоо хадагтай 2 гэлөө. Амьдаараа илүү хөөрх юм гэж сайхан газар сонгочээ. Ингэсэн чи цагдаагийн газрын үүдэнд байна. Монг хаан байна. Гэсэн багаж онголгоод харуулна. Улаангуудалт. Ингэсэн чи улаангуудалтыг бас багаачндаа хийгээд аваад ирсэн байна. Хар тамхи харуулахаар нь шалгаж үзлээ. Яга утаа гарч байна. За төлхөөрэ. Чи ихлээд. Ингээд солиод яг явах гэтэл са бүсгүйг зодоод унлаа. Чи анх удаа 8 хийж байна уу? Айж байгаа биз? Ингэсэн чи доогуура бууд уулгачих. Са айгаад холдлоо. Чи цагдаагийн газрын үүдэнд намайг буудах юм аа? Ингэсэн шууд буудаж байна. Тэгснэ яваад өглөө. Са энэ яадаг хөөхөн бэ? Ингээд араас нь хөөх гэтэл цагдаа нар саг зогсоочлоо. Цаанаас нь бөөн цагдаа нар ирж байна. Зүгээр. Сая зүгээр дуугүй хагарсан юм. Бид нар цагдаа байна. Ингээд явууллаа. Тэгснэ. Ой са, мөнгө авсан бол зүгээр явахгүй мó. Юу нь болохгүй болчиход байгаа. Навш гэж. Ингээд явлаа. Жун харин нэлээд холдож байгаад багажнаасаа улаангуудалтыг гаргаж ирээд бууд тулгана. Улаангуудалт ахмад чамааг ашиглаад боллоо гэж үзэх үедээ шууд алах болно. Түүнтэй хамтраад хэрэггүй. Зүгээр л зүгт. Намайг яах ч хамаагүй. Аматад чи өөрөө намайг дуусгах зөрөг чинь хүрээгүй мó. Би бүх юмыг анх хэлсэн дээр нь аваачих хүртэл зогсохгүй. Ингэснэ буудчлаа. Би чамаас
салсан гэж тооцъё. Ингээд яваад өглөө улаангуудал тариа амьд байж байна. Амийг нь өршөөж гисэн bay шүү. Тэгээд Ахмадтай уулзлаа. Чамайг ирэхгүй л гэж бодож байлаа. Улаангуудалд яасан? Алчихсан. Бууга яасан? Хайчихсан. За одоо яах вэ? Нөгөө талд Цагаанбар нэг хүнтэй уулзаж байтал удсан дуурч байна. Нэг чухал дуудлага байна хаа. Ингээд яриулсан чинь хатагтайгүй хоёр байна. Ингэж байна шүү. Тэр үе тарин саа нөгөө мөнгөө хуурамч гэдгийг мэдчихлээ. Цагаанбар муу новш. Цагаанбар манай хүнтэй уулзаж 8 их гэд хүрээд ирнэ. Жун явах гэтэл Ахмад араас нь байз чиний айдас гайгүй болчихжээ. За амжилт. Ингээд өөрсдөө камераар хянаад үлдлээ. Тэн тарин улаангуудалд ирчихсэн байна. Нийлэн дэлбэрцэн bay шүү. Тэгснээ саар узаалгаад хэрвээ өөр ингэсэн юм авмаар байвал хуучин буудал дээр ирж Цагаанбартаа уулз гэд хэлчлээ. Тэр үед прокурорын офис дээр нэг шууд ирж байдаг. Гаргаад ирсэн чинь нэг флаш байж байна. Улаангуудалд явуулсан бололтой шүү. Цагдаа нар хэрвээ Цагаанбар жуныг алдчих юм бол яг камерын өмнө алаад бид нар тэрүүгээр нь шантаажлаад мөнгө авчиж болно. Бид жунийг хамгаалахгүй мó? Угаасаа энэ бүхэн дуусахаар жуныг хорон шүү дээ. Ялгаа юу байна? Жун дээвэр дээр Цагаанбартай очиод уулзлаа. Далжиг тосч очиод танилцаарай байх чинь вэ? Хаана харлаа? Тэр тончих шиг боллоо. Зочид уудлын лифтэнд энэ хоёр таарсан шүү дээ. Далжиг тэнд. Зочид уудал эсвэл баарндоо. Хөөрхий. Надад хүүхдүүдтэй ярьж явах цаг алга. Бостойгоо ярил. За, босоо. Тэгэд очиод ярьлаа. Хадагтайгуу 2 гэлөө ганцаараа яваа. Бараа эхлээд мөнгө би бас жинхэнэ эсхийг нь шалгах ёстой гэж шалгалаа. Хоёулаа шалгаж үзээд яг болж байна. Камераар харж байсан чинь Цагаанбар жуныг тэврээд авлаа. Тэр яагаад байна? Байц зүгээр л бүжгэлж байх шиг байна. Баярлсан дал тэр шүү дээ. Тэгээд жун мөнгө аваад явлаа. Тэгсэн Цагаанбар гүү хадагтай хоёроо ингэснэ мэ шууд буудчихлаа. Цагдаа нар гүү буудчихлаа штэ. Яах вэ? Очиж мөнгө авдгийг байгаа үсттэй. Явъя. Тэгээд Цагаанбар тэндээс гараад явчлаа. Та нар Цагаанбар руу би бүсгөрөө гэд явцгаана. Цагдаа нар Цагаанбарыг зогсооно. Ахмад харин дээвэр дээр гарсан чинь жум байдаггүй шүү. Хайччв. Ахмад буцаад Цагаанбар дээр очиод хой цагдаа байна. Цүнхээ надад өгөөд. Ингээд өгөхөр нь харсан чинь хов хоосон байж байна. Тэр үед улаангуудалд машинд нь очихсан камерын бичлэгийг эвдэлж байна. Ахмад тэндээс хар тамхи хаа байна? Мөнгө хаа байна? Хэлээч. Ингээсэн тэндээс саагийнхаа хүрээд ирж байна. Шууд нөгөө хуурамч мөнгөө гаргаж савснаа. Дайрцгаалаа. Ингээд мафуудын зодон болдог. Цагдаа нар харин эвтэйхэн зайгаа аваад зогсож байна. Тэгсэн тэндээс гинт прокурорын хүрээд ирлээ. Бүгдийг бүслээд авлаа. Тэгээд Саянчол утга буулга. Цагаанбар харин тэр дотроос. Ой Саянчол. Цагаанбар би чам шиг юмд хутгалуулад байж байна гэж бодоё гэж байна шүү. Цагаанбар бүх юмыг урдчилж төлөвлөсөн бололтой. Ахмад тэнд би мафийнхны 8 болж байна гэж нэмэлтүүч дуудаагүй юмсан. Прокурор бид мафийнхны 8 гэж ирээгүй. Харин бохир цагдаа нар мафийнхантай 8-айлцж байна гэд ирсэн гэж авна шүү. Баларлаа. Ингээд бохир цагдаа нар бүгд баригдлаа. Манай жун харин нэлээд хол амжиргааны ачаан дээрээс гараад ирлээ. Дүр сухарч юу болсныг харуулдаг. Жун Цагаанбарт ирхмэ энэ бол өрх. Таныг камераар харж байгаа. Одооноос миний хэлснийг хий. Эхлээд надтай ойрт. Гингүүт нь тэрж авсан юм байна. Хар тамхиг ойрхон цахилгааны шийдэнд хийчихсэн байгаа. Одоо миний бууг ав. Эхний сүмэн сургуулийн сум. Намайг явах үед буудаарай. Гэд буудулсан юм байна. Цагаанбар очиод чи их ухаалаг юм аа. Чи бейсбол дуртай юу? Гэсэн энэ ээж байна. Ингээд Цагаанбар хар тамхи авахгүй тэндээс гарсан болохоор цагдаад баригдахгүй юм байна. Харин улаангуудалтыг ардуур нь цагдаа нарыг илчлээд бижилгийг устгах гэж үүрэгцэн бололтой. Өөрөө харин мөнгө аваад тэнд байсан ачаа өргөчийн ачаан дотор нь нуугдчихсан юм байна. Ухаалаг үйлдэл байлаа шүү. Удалгүй мафийнхан Япон олны газар ирж байна. Зөөгч нь харин тэнд сөхөрчгсөн айгаад байж байдаг. Цаанаас нь нэг эмэгтэй бос орж ирлээ. Тэр нь харин манай жун. Тэгэхээр манай хүн Цагаанбартай хамтарчихсан бололтой. Жун эдэр хий юм бэ? Миний бие хамгаалагчд байгаамаа. Ян шиг алив явъя гэж байна. Энэ түрээд кино манд дууслаа. Киночд байлаа.